Өөрсний улгаан тухай асуудлыг засгийн газар хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол засгийн газар. Яагаад хуулийн хяналтын байгууллага гаргаж ирээд тэр нүүрс сулгаа ясны нөхдүүдэд нэрээр нь нэрлэж болохгүй байгаа. Энийг яг ард түмэн нэрлэх ёстой юм уу? Энийг нэрлэдэг байгууллага бол хуулийн хяналтын байгууллага. Ерөнхий прокуророо хуулийн хяналтынхаа. Энэ гэмт хэрэгтэй тэмцдэг субъект бол засгийн газар. Хууль хүчний хэрэг бүртгэл хийдэг бүх байгууллагууд засгийн газрын мэдэлд ажиллаж байгаа. Тэр хулгай дэлгэн хийсэн хүмүүс байт юм бол та нар одоо гавлаад аваад яв. Ерөнхий прокурор. Та нар тэр их мэдл чинь байж байгаа. Бүхэл бүтэн нүгэр сулгаалчихсан юм хүмүүс хэрвээ байгаа гэж үзээд тэр нь тогтоогдож байгаа та нар яагаад эдэртэйгээ хариуцлах тооцохгүй байгаа хуулийн өрөөнд. Тэр эргэтэн дархтнууд чи их хурлчин суучаад та нар шалгуулахгүйгээд хэвлэл мэдээлэлээр мөнгө тараагаад өөрсдөө аргалаад хамгаалаад ингэж байгаа бол та нар тэр бүрэн эрхийн төтгөлзүүлээч одоо их хурл руу оруулж ерөнхий прокурор тийм эрх та нарт байгаа. Тэгээ ард түмэн хараг. Энэ парламент яаж ажиллахыг чинь. Тэр гэмт хэрэгтнүүдийг эрхийн төтгөлзүүлэхэд ороод ирэхэд хамгаалаад аваад үлдэх нь үү эсвэл шалгуулаад явуулах нь үү гэдгийг нь одоо хармаар байна. Энэ тухай асуудаар би танад олон удаа ярьсан. Олон удаа хэлж ярь сануулсан. Энэ ард түмэн ингээ бухимдаад ийм нөхцөл байдал цаашаа удаашруул нөхцөл байдал чинь улам хүндрэнэ. Яагаад гэвэл та нар ажиллаа хийхгүй, хариуцлага тооцохгүй, ард түмнэр таавар таалгуулад та нар ажиллаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж төр засгаа эмхлэн байгуулах тэр боломжийг олох цаг ирж магадгүй шүү. Тэр цаг ойрхон хаяанд ирсэн байна. Зүрх сэтгэлээр энэ хулгай дээрэмтэй чинь тэмцээгч ард түмнэр нягтарч байгаа. Энэ бол сайн үйл хэрэг. Энийг Монгол улсын ерөнхийлөгч төрийн тэргүүн ард түмнэр сонгогдсон төрийн тэргүүний хувьд би ард түмнийхээ талд хатуу зогсно. Энийг би харин хэлчихье. Би албан тушаалтыг хамгаалахгүй шүү. Та нараа шалтгааллах юм би шалтгааллахгүй юм бас байгаа. Тэрийг бас ард түмэн ялгаж салгаж ойлгоно. Тэм учраас одоо та нар ажилдаа орцгоо. Тэр эрх мэдэлтэнгүүтэйгээ хариуцлага тооцол. Тэр сайд дарга нар хулгай хийчихсэн албан тушаалтнууд байт юм бол бүгдийн тэр эрхийн татгалзуулж байгаа төтгөлзүүлж байгаа шалгах прокурор байгуулах. Та нар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой хүмүүс шүү. За явцгаа ажиллаа.